Хай. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь өгсөн. Тэгээд өглөөгөр эмнэлгээр явцсан. Одоо гэр орноо цэвэрлээд хоол ундаа хийгээд тэгээд арай хоол хийгээд дээд уугаад цэвэрлээд тэгээд арай даалгаврыг хийлгээд орд ирээд засаад нүшид дуугаад унтна. Их завгүй. Гэтэ хүүхдээ харж байгаа ээж нарыг амар завтай гэж боддог хүмүүс. Эндээ ямар ч завалга. Уг нь надад нэг влогны санаа нэг байхгүй юу? Нэг өмнөх влог үргэлжлүүлэх гэж бодсон чинь ярьдаг влог үргэлжлүүлэх гэж бодсон чинь эмнэлгээр яваад яг нэг өдөрт олддог цаг 30 минут, цаг 30 минут 2 цагаа эмнэлгээр яваад өнгөрөөгөөд тэгэл ерөөсөө завгүй болчиход байна. Удахгүй өмнөх влогийнхаа үргэлжлэлийг оруулна. Аутизмын тухай ойлголт дараагийнх нь хоёр дахь нь болохоор аутизмын ерөнхий шинж тэмдэг. Тэгээд гуравт нь болохоор аутизм болон хөгжлийн хоцрогдол хоёр юугаар ялгаатай юм те. Тэрний тухай ярих болно. Ямар ч нэг юм дараагийн юм хоёр сэдв байгаа. Гэхдээ ингээд нэг шууд ингээд ярьдаг шиг тийм амархан зүйл бол биш байна. Тэгэхээр жоохон өөрийнхөө мэддэг дээр нэмэлтээр бас нэмж мэдээлэлтэй сүүлийн тий мэдээлэл цуглуулах шаардлагатай байгаа. Тэгэхээр нөгөө өдөр тутмын влог байх гэж байна. Өчтөр уг нь нөгөө би өсөөд тайрмаар санагдаад хавар ирээд амар хэцүү цаанаасаа ингээд дотроосоо нэг өсөө тарилтаа гэд намайг тэгээд байгаа. Тэгээд зүүн мөрөн дээр өчтөр юм шиг байлээ. Тэгээд өсөө тайрмаар байгаа. Өчтөр уг нь аз жаргал үргэлжид ирнэ гэдэг өдрөөс гэсэн чинь би үнэхээр зав гараагүй. Тэгээ өнөөдөр болохоор юу гэсэн мэлээ? Нэлээ. Ирүүл хэлв. Зүгээр сайн гэсэн мэлээ. Өсөцөлөг. Энэ өмнө нэг би бас нэг рэл оруулсан юм. Урд ингээ өсөө тайрдаг рэл оруулсан. Тэрнээс хойш ингээд бүр илүү орчиход байгаа. Одоо энэ миний нэг энэ хавцаа ирүүлд юм болоо. Тэгэхээр нэг юм 4 сант гэ багсав. За одоо юу гэж нөхөр гэрээ цэвэрлэнэ. Тэгээд би өглөөнөөс хойш нөгөө эмнэлгээр яваад нөгөө цэсний шинжилгээ чинь юм идэж болдгоо шүү дээ. Тэгээд юм идэж болохгүй болохоор мэдээгүй чад түрүү яг хүүхдүүдээ нөгөө яг сургуульд хүргэж өгөх юм хувцлахын өмнө л амжиж ирээд тэгчээд нэг банантай сүү миксердэж авсан. Банантай шейк хийж авсан. Зөв юм бал та. Тэгээд өөр юу идлээ? Нэг сүүн зарим гэдсэн. Тэг өөр эзэн байхгүй гэж хонхолцоод байна. Яг тухтай суух гэсэн чинь нөгөө буудингийнхаа хамаг ямыг аваад угаацсан болохоор сууж бас болдгүй. Тэгээд нөгөө юуныхаа бичлэгийг гоё Instagram-аас харсан гоё эрүүл нөгөө 100 гэх юм уу? Авокадотой, луунтай салаад 100 тиймэрхүү юмнууд туршсан бичлэг хийх гээд байгаа байхгүй бас хобби юм да тий. Тэгээд тэр бичлэгийг оруулах гэсэн чинь ингээд нөгөө буудингийнхаа хамаг ямиг булгаа хийцэн хүүхдүүдийн хувцанаар өглөөнөөс хойш яг даалгаврын хийгээл тэгэл шинжилгээндээ гараад явсан болохоор гэр орон үндэс энэ талаар бичлэг бас хийж болдгүй. Заавал бичлэг хийж юм хийж иддэг. Энэ одоо юу вэ? Энэ одоо юу вэ? Дараагаа одоо тий мөртөг гайваад тэгээд дуртай юм ялтай байлаа. Гэтэ яг түрүүн сүүн зарим маань гэдсэн тэр мөрийг бас шингээх хэрэгтэй шүү дээ тий. Нөгөө би бицлага нөгөө амраах хэрэгтэй гэж бас нөгөө ингээд
Араараас нь юм мэдээд ахаар нөгөө би чинь нөгөө эцсийн юм маш ингээх гээд баян ажиллаад амар ядардаг гинэ. Тэгэхээр жоохон хоолт хоорондынхоо займаг жоохон багасгая л та тий. Шууд араараас нь дөрөв тим юм идчихэд дахиад бас идчихээр бас гэр орноод нэлээд сайхан цэвэрлж төхүүлж агаад хоолндоо жоохон орой хоолмолоо жоохон бэлтсэж агаад тэгжээд авокадотой зууш салаата хийж идье. Одоо тэгээд цэвэрлэгийг эхлэе. Галтгаа цэвэрлэнэ. Манай хоол, нөхрийн хоол, нөхөр хүүхдүүдийн хоол, энэ ээжийн эрүүл мэндийн шууд Güzel. Мохтэй. Брокколитэй, шүрэн, паннимахтай. Болохоор миний би бол ногоолтой хаад идэх өнөөдөр нэлээд алхсан. Тэгээ бас гайгүй хөнгө хаалчуул бас. Гүнзгий тас хийгээд тэгээд soy sauce нэг хадбах хийсэн байгаа. Эрүүл бийтэй ахын тулд цусны бүлгээр хоолно гэж байдаг шүү дээ. Тэгээд онсон чинь минийх ногоо голцоо идвэл миний эрүүл мэнд аягүй сайн байх юм бэл. Тэгж бодоод өнөөдөр энийг нэг хийж үзчихсэн байхгүй. Тэгэхээр
дандаа биш бас ихэнхдээ 7 оны 2-3 өдөр ингээд нэг ногоо могоо голцоо идэж хаалдаг. Тэ яа турахгүй амаа. Би хичээгээд миний би хичээхгүй бай. Бид хоёр хоёулаа хичээх хэрэгтэй. Хүүхдээ аавна одоо. Цаг уучраа бидэрсэн. Яа хийсэн? Уур аяга. Уур аяга. Чаа ургуугаар тараг хийж. Энийг цаг 30 минутын дараа шүү. Тийм. 40 цаг 30 минут. Та юу мэдээ юм уу? Аа, таач. Одоо миний охин махад. Энэ хөөе тэнцээр. Дөрөг. Дэн. Тэнцээр таа. За хариугаа тавиад гурван нүдзээ аваад хоёр нүд шүү дээ тийм. Чамдэрсэн. Андерсан за хаалт нэгээд 38 дээр нэмэх нь 25. Чинэм дээр Нэмэх нь 25. Хаалтаагаад хасах нь 28. Тэнцүү. Зэ хаалтан доторхоо 38. зөв. Асчиг. Чинэм дээр нэмэх нь 25. Зрастад. Тавыг нэмэхэд 3. Зөв 3. Тэтэл. Зээлх биш. Нөгөө урагшаа нэг ор нэмэгдэнэ. 13 болж байгаа тий. Урагшаа сумзаа. Ингээд. Тэгэхээр 5 нь яах вэ? Энэ чинь 5 чинь 6 бол. Энэ 4 байна. Дөрөвнийхөө 2 тэнцүү 6. Энэ зөв 4 дээр нэг нь 2 тэнцүү 6. 63 босч байна. 63 болж байна. За одоо 63-аас хасах нь 28. Энэ 63-аас хасах нь
28. Мгм. Болохгүй болчир. Зээл. Зээл. Зээл юм бол яадаг лээ. 13-аас 8-ыг хасан тий. 13-аас 8-ыг хасгаар 5 л. 5 болчих шүү дээ тий. Урд нь хэд байгаа вэ? 6-аас энэ ингээд 5-ыг Оо 5 болчихсон. 2 тэнцүү 3 Мондаг. 35 болж байна. 35 бол. Багтах юм. Өмнөхөө давтаад бичсэн шүү дээ тий. Гой бичсэн тий. Гой бичсэн. Аа, гүм. За, одоо 2 цаг. Энд заавал бичих юм уу? 2 цаг. Математик хийх юм бол яадаг лээ. А гэж бичээрэй жижиг а. Ойлголоо. Цэг. Цэцгийн Монголд 15 бодвол сарны цэцэг түүнээс ороо хөсөөн дал цэцэг байв. Би уншиж чадахгүй. Монголд хэдэн бодол дал цэцэг байгаа вэ? За бичгэлээ хий. Биш. Юу гэж хичээлээ одоо? 15-аас Сарнай цэцэг гэж бичээрэй минь. Сарнай гэдэг хаач юм уу? Сарнай цэцэг Сарнай цэцэг 15. Сарнай болчлоо. Сарнай 6-аас татаад ойлголоо. Ямар жижиг мэдээ харагдахгүй шүү дээ. 15. За өнгөрсөн. Сарнай 15. За одоо юу гэж хичвэ? Өөр ямар цэцгийн нэр вэ? Түүнээс. Үгүй. Төөн. Энэ дал цэцэг. Дал гэж бичих даа. энд. Тий. Дал гэдэг гэж. Дайл зөөлний тэмдэг. Дал. Дал 6-аас татаад хэд гэж юм? Дал. Хэд гэж юм? Чин 15. 12. Тэгээ 6-аас татаад ор 12-оор ямар гэж байна? 12-оор ямар гэж байна? Мухталлаг 12-оор цөөн гэхээр яадаг лээ? Цөөн гэж бичих. За 12-оор хараа хаана бичих чам? Энд бичих штий. 12-оор цөөн. За одоо нөгөө энийгээ зурчих хоёлаа. Гэрч тарахгүй нэг ч зам зурчих. Ингээд үү? Асуултын тэмдэг тавьдаг те. Барьж байгаа. Ингээд үү? Энэ багш нь тагаа тэмдэрээ үзүүлэх юм бол яадаг лээ энийг? Онц гэж тавь шүү дээ. За. Асуултын тэмдэгээ тавиад Ойлголоо. за цөөн гэхээр яадаг үлээ минь юу? Бичихгүй шүү дээ. За бичиж. За цөөн гэхээр яах вэ? Хасан мондог. 15-аас 15-аас хасах 12.
Тэнцүү. Хэрэн гэр. Хасч шин. Хаасч. Аргууд. Зүгээр 3 меню. 3. Харда. Нэгээс 5-аас 2-ыг хасаад хэлээ. 3. Нэгээс 1-ийг хасахаар тэг байхгүй гэсэн үг тий. Тэгэхээр 3 үлдчихэж байгаа байхгүй юу? За 3 юу хэлээ над чинь? 3 чинь 12-оор цөөн дал явах нь шүү дээ. Дайлыг ард нүч. Даа яла. Мишэл мохоо бичээд гинөө. Мишэл чи хичээл хийж гин үү? За дал. Зураг дүүс. Дал. Цэцэг байв. Монголд хэдэн бодол дал цэцэг байгаа вэ гэж. Дал. За олцсон тий. Одоо Б цэг гэвчи. Байж гараа. Авш. За олцсон Б цэгээ бичи. Б бодлого бод. Чин маргааш. Жижигээр. Б цэг. Таашаа Б цэг. Хүрлээ хорлоо 2 шагаагаар надав хүрлээ хорлоогоос 18-аар олон шагтай хорлоо 25 шагаатай болоо хүүхдүүд бүгд хэдэн шагтай вэ? Шагаатай вэ? Бицэг. За бицэг бичээрэй. 25 18. За нэр бичиж нэр бичээрэй. Бич. Үгүй энэ хүрлээ хорлоо гэх хүний нэр байгаа байхгүй юу? Хүрлээ хорлоо. Бичихгүй мө. За. Хүрлээ хорлоо. За хорлоо гэдгийг бичээ. Хорлоо. Тамаар. Хорлоо хийдэн. Зураас татаад. Ой хорлоо гэж бичээг бол яах юм? За. Өөдгүй. За. Хорлоо. Зураас татаад. Эсвэл 12. Хорлоо хийдэ. Хорлоо чинь 18. Энд хорлоо гэдэг үг энэ дахин 25. Нэмэх юм уу? Надад чинь. Хасах юм уу? Мэдгүй өөрөө унш. За хүрлээ 25. За энэ одоо хүрлээг бич. Хүрлээ. Тэ доор нь хүрлээ. Зүгээр за хүрлээ. Байж байгаа. Ээж ингэж чадахгүй байна. Яагаад бичлээ чи? Хүрлээ. Энд доор шүү. Хүрлээ. Хүрлээ хийдэв. Болоогүй гэж хаад. За хүрлээ хийдэ. Хүрлээ гэж зураас татаад. Хүрлээ. Нөгөө хийдэв. Эсвэл нөгөө Мэдээж 10. Энэ бэг уншилтаа чи. Хүрлээ хорлоо хоёр шагаагаар надад хүрлээ
Сагаас 18-аар. Тийм. Шагаатай. Шагаатай. Харслаар За 18-аар олон шагаатай гэж байна. 18-аар 18-аар олон. За. Ингээд зураг юм чи. Ингээд. Шот ингээд. Ингээд болох үстэй. Мэдгүй. Тари. Зүгээр. За асуултын тэмдэг. За. Нэмэн олон гэж байгаа. За нэмч. Энд. 25 дээр. Тэ дуусах үстэй. 25 дээр нэмсэн. Багны бичлэгээр батчих. Юу гэж? За 18 гэ бичих юм уу? Тэнцүү. Наарыг дээр багны бичлэгээ батгоо. Тэгээ. Нэмж байгаа юм чи урагшаага нэг юм тий. Энэ 3 дээр нэмэх нэг тэнцүү 4. 43 болж байна. Тийм биш. 43. 44. Энд чинь юу вэ? 18-аар олон хүрлээ яах нь шүү дээ. Энд чи энд хүрлээ гэж бичиж. Энийг ууш. Хүрлээ. Энд. Яг хүрээ. Энэ хоёр бодлого чи хоорондоо юу шүү дээ. Буруу шүү дээ. Энэ хоёр бодлого чи хоорондоо хамаарлалгүй бодлого шүү дээ. Нүчтэр намайг Энэ асуултыг тэмдэг. уучлаарай.